дээрээ Холливуудын домогт мейкап артист маш гоё нүүр бодлтын бүтээгдэхүүнүүд гаргадаг. Мөн миний хамгийн дуртай брендийн эзэн болох Charlotte Tilbury-гийн талаар ярих болно. За мөн энэ видеог үзэж байгаа нэг азтан би шалгаруулж энэхүү Charlotte Tilbury-гийн бүтээгдэхүүнийг бэлэглэх болно. Charlotte Tilbury нь 1973 онд Их Британд нэмэлсэн байна. Түүний гэр бүл нь урлаг соёлын хүмүүс байсан учраас түүний хүүхэд нас ч гэсэн мөн одоо мундаг жүжигчин, мундаг модельүүд гэх мэт урлаг соёлынхны дунд өнгөрчээ. Тэгэхээр Charlotte 18 нас хүрээд ерөнхийдөө нүүр бодлолтоор явна гэдгээ шийдээд тэгээд яг нүүр бодлолтын сургуульд яваад 4 жил явж төгссөн байна. Бид мэрэгжлийн нүүр бодлолтоор төгссөн хүмүүс маш цөөхөн байсан учраас тэрээр маш амархан загварын сэтгүүлд ажилд орж мундаг зурагчид, модельүүд, жүжигчдтэй ажиллаж эхэлсэн. Тэрээр одоогоор ганцаараа Англи, Америк, Франц, Vogue сэтгүүлүүдийн нүүрний зураг авалт дээр зэрэг ажилласан цор ганц мейкап артист хэвээрээ байгаа. Tilbury нүрийг нь будаагүй Холливуудын од бараг байхгүй. Naomi Campbell, Christy Turlington, Cindy Crawford, Linda Evangelista, Amal Clooney, Salma Hayek, Kim Kardashian, Anna Miller, Jennifer Aniston, Nicole Kidman, Cara Delevingne, Kendall Jenner гэх мэтчлэн бүх альбомчнуудын нүрийг будаж байсан. Тэгээ Charlotte makeup artist-аар ажиллаж байх хугацаанд өөр бусад том брэндүүдэд нүүр бодлтын бүтээгдэхүүн боловсруулахад тусалдаг байсан байна. Armani, MAC, Alexander McQueen, Tom Ford гэх мэт брэндүүдэд ямар нүүр бодлтын бүтээгдэхүүнүүд гарах вэ гэдэг дээр илүү зөвлөгөө өгдөг байжээ. За тэгээ мэдээж энэ үедээ өөрийнхөө бүтээгдэхүүнийг гаргах талаар бодож эхэлсэн. За тэрээр өөрөө хэлэхдээ миний ажил, миний карьер бол үнэхээр мөрөөдлийн карьер байсан гэж хэлсэн байна. Charlotte нүүр бодлтын бүтээгдэхүүний салбарыг удаан ажигласны эцэст, удаан төлөвлөсний эцэст 2013 онд өөрийнхөө брендийг нээжээ. Charlotte Tilbury брендийн сонирхолтой фактуудаас дурдах юм бол минут тутам 4 ширхэг Pillow Talk гэх уруулын бодог зарагдаж байдаг юм байна. За энэ уруулын бодог нь юугаар ялгаатай вэ гэхлээр хүн болгоны арсны өнгөнд зохицох нюд өнгөтэйгээр онцлог юм байлээ. Алдартай бүтээгдэхүүн Magic Cream буюу шидэт тос гэдэг одоо тос байдаг. За ямар түүхтэй вэ гэхлээр өөрөө мейкап артистийн ажил хийдэг байх үедээ янз бүрийн тоснууд ингэж хольж найруулж байгаад бусад үйлчлүүлэгч нар дээр мейкап хийхээс өмнө түрхдэг арсыг нь бэлддэг байсан тос юм байна. За тэгээд тэр тосонд нь үйлчлүүлэгч нар маш их дуртай болоод тэгээд санал тавиад чи одоо энэ тосыгоо зараач бид нар өөрсдөө авч хэрэглэмээр байна гэсний эцэст Magic Cream гэдэг нэртэй тос болгож гаргасан юм байна. Бид брендийг нь харах юм бол маш тийм дээр үеийн Холливуудын уур амьсгал мэдэгддэг. Тэрээр өөрөө хэлэхдээ би багасаа Холливуудын кино үзэж өссөн. За би тэгээд том болоод мейкап артист болоод Холливуудын мундаг жүжигчтэй ажилласан. За тэгээд тийм учраас би өөрийнхөө брендийг, өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийг энэхүү одоо Холливуудын уур амьсгалыг шингээгээд хэрэглэгч бүрт хүрэхийг хүссэн гэж хэлсэн байдаг. Ерөнхийдөө одоо кино зураг авалтын үеэр уур амьсгал маш тийм шидэт уур амьсгал байдаг. Бид нэр түүхийг бүтээдэг. Тийм учраас би ингээ бүтээгдэхүүнүүдээрээ зориулж бүх хэрэглэгчтэй тэр одоо гоё уур амьсгалын нэгэн хэсгийг миний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байхтай мэдрээсэй гэсэн гэж одоо хүссэн гэж өөрийнхөө концептыг тайлбарладаг. За тэгэхээр энд одоо би ингээд өнөөдрийнхөө видеонд зориулаад нэг юм түүний домогт одоо хүн болгоны хэрэглээд вау гэдэг одоо legendary бүтээгдэхүүн болсон ийм энэ пудрийг авсан байгаа. За тэгээ бүгдээрээ хамтдаа задлж үзцгээе. Пудр нь болохоор нэг буюу fair гэдэг өнгөтэй. Манай Монгол охтуудын ярьсанд хамгийн тохирох өнгө гэсэн. Гаднахыг харах юм бол түүний сав баглаа бодолд ерөнхийдөө дандаа юм алтан өнгөнүүд маш их байдаг. Алтан Холливуд одоо үеийн Холливуудын кинодын Marilyn Monroe тэр агуу жүжигчдийн хэрэгэлдэг байсан бүтээгдэхүүнээ санаа авсан. За тэр үед гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн сав баглаа бодол нь ерөнхийдөө төмөр тийм алтан өнгөтэй байдаг байсан байна. Энэ пудрыг задлаад үзцгээе. Вау. За гаргаад ирлээ. Ийм гоё алтан шар өнгөтэй. За тэгээ онгойлгоод үзье. Ийм пудр нь ингээд энэ пудрыг цүнхнээсээ гаргаад тэгээд түрхэхэд гоё мэдрэмж авахаар маш тийм эмгтээлэг мэдрэмж авахаар санагдчихэв. За тэгээ энэ пудр нь зөвхөн ингээ гаднах нь гоёос гадна үнэхээр одоо сайн пудр гэж би ревюнууд уншсан. Тэгээ маш олон видео энэ пудрын талаар хийгдсэн байдаг. Маш олон хэрэглэгчдийн сэтгэгдэл байдаг.
Үнэхээр ингээд арсыг маш гоё тойлохоор болгож тэгээд нүүр будалтыг илүү удаан хадгалдаг иж идтэй пудр гэсэн. Тэгэхээр энэ пудрыг энэ видеог үзэж байгаа нэг хүнд би бэлэглэх болно. Ацтныг болохоор би өөрийнхөө Instagram хуудсан дээр зарлах болно. Хэрхэн ацтан болох вэ гэхээр та яг энэ видеоны доор Charlotte Tilbury-гийн брендинг, бүтээгдэхүүн, мөн одоо түүний брендинг, концепт нь танд ямар мэдрэмж өгдөг вэ? Мөн энэ видеоноос юу сурсан бэ гэдгийнхаа талаар хуваалцаарай. Тэгээд би комментууд дундаас нэг ацтныг шалгаруулж өөрийнхөө Instagram хуудасаар ацтны нэрийг зарлах болно.